Грекчүүд уур хилэнгээ барьж чадахгүй хэвээрнэ. Орой бүр Афины Синтегма талбайд парламентын байрны өмнө олон мянган грекчүүд цугларч улс төрчдийн эсрэг эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Хэдхэн өдрийн дараа Грекийн парламент төсвийн таналтыг дахин шинээр батлах гэж байгаа бөгөөд үүнийг грекчүүд эсэргүүцээр байгаамаа. Бид энд баячуудаас өндөр татвар авах хэрэгтэй гэж шаардаж байна. Бид эргэтгэж байдлыг хүсэж байна. Үүний хариуцлагыг бидний эцэг их хариуцахгүй. Энэ хямралын гол хариуцлагыг Грекийн улс төрчид болон банкны буруу бодлого, дээд зэндааны хүмүүс хариуцах ёстой гэж Грекийн ард түмний ихэнх нь үзэж байгаамаа. Энэ төсвийн таналт баячуудыг улам баяжуулж, ядуу хүмүүсийг улам ядууруулж байна. Энэ инээдтэй зүйл их болж байна. Ядуу хүмүүс амь зуух мөнгөгүй, бензиний худалдаа авч чадахгүй байхад хувийн усан онгоцтой хүмүүс ямар ч татвар төлдөггүй нь инээдтэй юм аа. Харин хувийнхаа онгоцон дээр зугаагаа гарган амарч байгаа хүмүүсийн хувьд энэ хямрал мэддэхгүй байгаа л та. Афин хотын ойролцоо хэдэн саяар үнэлэгдэх хувийн усан онгоцнууд шил дараалан эзнээ хүлээн зогсож байдаг юм а. Анхелос болон Дора нар Афин хотод 20 гаруй газар бизнесээ явуулдаг. Тэд Грект нүүрлээд байгаа энэ хямралыг хэрхэн давж туулж болохыг мэдэж байгаа гинэ. Бид Европчууд болон Америкчууд туслах юм бол энэ хямралаас гарч чадна. Сэтгэл санаагаа өөдрөг байлгах юм бол энэ асуудлаас ангижирч чадна. Энэ зөвхөн төр зүрийн л асуудал шүү дээ. Та Синтегма талбайд очиж үзнэ үү гэсэн сэтгүүлчийн асуултанд үгүй гэж хариуллаа.